Сайн байцгаана уулзлаасаа. Өнөөдрийн хичээлээр бид гадаадад аялж явахдаа эсвэл хэн нэгнээс англиар хэрхэн зам асуух талаар сурах болно. Хамгийн түрүүнд бид хүнээс тусламж хүсэхдээ excuse me гэж хэлдэг. Энэ нь өршөөгөөр эсвэл төр анхаарлаа хандуулаач гэсэн утгатай маш чухал ээлдэг хэллэг юм. Ямар нэгэн зүйлийн байршлыг асухдаа бид where is гэсэн бүхцийг ашиглана. Жишээ нь where is the nearest bank? Буюу хамгийн ойрхон банк хаана байна вэ? Энд байгаа. The nearest. Гэдэг нь хамгийн ойрхон гэсэн утгатай бөгөөд та үүний оронд. The bus stop. Буюу автобусны буудал гэх мэт үгсийг сольж хэрэглэж болно. Хэрв та тухайн газар руу яаж очих замыг нь мэдхийг хүсвэл how can I get to гэж асуугаарай. Жишээ нь how can I get to the airport? Буюу би нисэх хонгоцны буудлын руу хэрхэн очих вэ гэсэн утгатай. Get to мэдэх нь очих, хүрэх гэсэн утгыг илэрхийлж байна. Тухайн газар маань хэр хол байгааг мэдэх нь чухал шүү дээ. Эндээс хол уу гэж асухдаа is it far from here гэж асууна. Харин алхаад очиход хэр хугацаа орохыг асухдаа how long does it take by foot гэж хэлдэг. By foot гэдэг нь явганаар гэсэн утгатай. Одоо харин хэн нэгэн танд зам зааж өгөхөд ямар үг хэрэглэдгийг мэдэж авцгаая. Хамгийн түгээмэл нь go straight. Тэгэж чигээрээ яв. Turn left. Зүүн тийш хэрэг. Turn right. Баруун тийш хэрэг. Go past the park. Тэгвэл цэцэрлэгт хүрээлэн хажуугаар нь өнгөрөөд яв гэсэн үг юм. Эдгээр хөдөлгөөний үйл үгсийг сайн тогтоож аваарай. Тухайн газар яг хаана байгааг тайлбарлахдаа. Next to. Хажууд. Opposite. Буюу эсрэг талд. Мөн. Between. Буюу хоёр зүйлийн хооронд гэсэн үгсийг ашиглана. Жишээ нь it is next to the supermarket. Гэвэл энэ нь супермаркетын хажууд байгаа гэсэн утгатай. Зам зааж байгаа хүн танд turn right at the traffic lights гэж хэлж магадгүй. Энэ нь гэрлэн дахиан дээр баруун тийш эргэрээ гэсэн үг юм. Эдгээр үгсийг бас тогтоож аваарай. Corner. Болон traffic lights. Гэрлэн дахиа. Crosswalk. Hearts. Intersection. Уулзвар. Эдгээр үгс нь таныг замаа олоход туслана. Замаа заалгаж дуусаад мэдээж баярласнаа илэрхийлэх хэрэгтэй шүү дээ. Та thank you for your help гэж хэлээрэй. Энэ нь надад тусалсанд маш их баярлалаа гэсэн утгатай. Хариуд нь нөгөө хүн тань you are welcome. Юу зүгээр дээ гэж хэлэх болно. Өнөөдрийн хичээлээр сурсан зам асуух хэлгүүдээ байнга давтаж байгаарай. Дараагийн хичээлээр уулзцгаая. Баяртай.